Эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэ дугаарын маань зочин хойморт манай эрхэм хоёр багш өргөцсөн юм аа. За ингээд Монгол улсын малын гавьяа дэмч доктор профессор Оргил багш маань ирсэн байна. За Монгол улсын байгаль орчны гавьяад ажилтан доктор профессор Банд багш маань ирсэн байна. За энэ эрхэм хоёр одоо профессор багш нар гавьяатуудыгаа энэ нэвтрүүлгийн хоймор өрсөн гэдэг нь ерөнхийдөө бараг ойлгож байгаа. Ямар сэдвээр ярих нь. Бид бол энэ эрүүл мал Монголын баялаг, эрүүл мал эрдэнэ үнцэнтэй юм. Энэ мал сүргийнхаа буйнд Монгол түмэн өдий дайтай явж улсын дайтай улс байгаа гэж ойлгодог. Тэгэхээр Монгол хүн эрүүл бай гэвэл Монгол хүн хүчтэй оюун ухаан сайтай хэмэр золбоотой бай гэвэл энэ мал сүрэг нь бас эрүүл байх ёстой. Мал сүрэг нь эрүүл байхын тулд энийг эрүүл байлгаж чаддаг мэрэгчлэлтэй хүмүүс бас байх ёстой. Тэгээ энэ хүмүүсийг олон жил бэлдсэн энэ дэжхийг сургуулийн хоёр профессор хоёр гавьяат маань өнөөдөр ирсэн юм аа. Тэгээ ярих сэдв бол ойлгомжтой. Намайг би бас тэр сургууль сурсан оюутан хүн. Манай сургуулийн хаанан дээр тодоос тод малын эмчүүл хүн төрлөختнийг эмчилнэ гэсэн үг байдаг байсан тийм ээ. Тэндээс л одоо яриагаа эхлэе. Яагаад тийм үг бичээтэй байдаг байсан юм? Ер нь тэр үгээр нь хэр үнний хөвтэй юм бэ? Та юу гэж бодож явдаг вэ? Энэ үгийг чинь би бол одоо физиологийн шинжилгээ ухааныг үндэслэгч одоо мал эмнэлгийн ухааны их үүсвэрийн Павловыг хэлсэн гэж ойлгодیں۔ Тэгээ энэ бол ер нь хүн чинь мах идэж амьдрна. Тэгэхээр тэр нь нэрүүл байж хүн нэрүүл байна. Тэгэхээр цаад утгаараа малын эмч байна гэдэг малын нэрүүл байлгаж биш хүний нэрүүл байна. Тэгэхээр хүн төрлөختөг. Энэ үг бол ер нь бол малын эмч гэдэг бол хүн төрлөختний эмч гэсэн утгаар ирдэг юм байгаа. Тийм л утгаар ярьсан байх гэж бодож байна. Багш юу гэж бодож байна? Санаа нэг байна л да. Тэгээ бодоход би ингээд сууж байлаа. Энэ мэрэгжил хизээ хэлээ болоо гэж бодоход л энэ хүн төрлөختөн ялангуяа Төв Азийн зэрлэг малантны хизээ гаршуулж хизээ гэршүүлж ирсэн тэрвээс л одоо энэ өвчин малын өвчин хэлсэн байх. Тэрнийг эмчилдэг анагаадаг торддог юм бас хэлсэн байх. Тэгэл эмч гэдэг юм л одоо нэг бие дааж эхэлсэн болов. Нэг суур тавигдсан болов гэж бодогдож явлаа. Суулаа. Бидний ярьсан 5 шүү малаа гаршуулж эхэлсэн. Он жилүүдийг та ирэн ямар вакцаатай хэлэх вэ? Хэдэн оноор ярих бол хүннүүгөөс л өмнө л юм ярих байл. Хамаагүй өмнө ярил л да. Шинж бон зэвсгийн үеийн хатны бишин дээр шүү дээ. Одоо тэмээ туучсан морьтой хүн байна байгаа шүү дээ. Тэгэхээр чи нэлээ эртний юм ярина. Манай эрнээс өмнө л гэж ярина өгөхөөс биш. Манай эрн гэж ярихгүй л дээ. Тий. Манай эрнээс өмнө одоо 4-5 мянган жилийн өмнөөс шахмал баг ярих байх л да. Тийм байх. Хадны сүг зургаар бодоход тэгээд одоо бас энэ археолог, палеонтологийн олдуурууд энэ төр дээрээс үзэхлээр бол тэнд их юм байгаа. Жишээ нь одоо манай эртнээс урагш 1200-аад доошгүй жилийн өмнө байсан одоо хэрэгсүүрүүдийг ухахад тэнд хэрэгсүүр дотор адууныхан унж байсан морьныхан толгой адууг нь хийсэн байдаг тийм юм гардаг. Тийм учраас бол тэр нэлээ эртнээс юм баг. Тийм тэгэхээр дөрөв Оргил багшийн үгэн дотор гарлаа штэ. Мал амтны гаршуулж эхэлснээс хойш л тэр амтнаа бас л одоо ядчил гүл гарын дагуулсан бол эмчлэхээс эхлээл явсан баг л да. Тэгэхээр энэ шинжилгээ ухаан бас эрдний шинжилгээ ухаан болох гэдэг юм тийм ээ. За тэгэхээр энэ эрдний шинжилгээ ухаан ч бол Монгол энэ ялангуяа нүүдэлчин Монголд бол уламжил бол маш их байсан байна. Ер нь хөдөөгийн ард манай Банд багшийн хичээл дээр ярьдаг байсан. Даргаан бүрх. Гэтэл даргын чин бүрхийг одоо нөгөө пастерализаци уруулгээл заадаг штэ Францууд дэлхийн нээлт болгоод бүртгүүлсэн нэрээрээ бүртгүүлсэн. Гэрий чин манайхан бас 2-3 мянган жилийн өмнө бүржил байсан байж тараа үстэй. Арцахаага хийгээл тийм ээ. Борцоо хийгээл ижил байсан. Тэгэхээр ийм эртний шинжилгээ ухааны тухай өнөөдөр бид ярих гэж байгаа маа. Тэгээ энэний
уламжлал, шинчлэл. За яг орчин үеийн мал эмнэлэг үүссэн 100 жил мэлэг аль бид нар чи сайхан хийгээл явж байна. Гэтэл бид хэдэн мянган жилийн өмнөх юм ярих гэдэг юм л да. За мал эмнэлгийн одоо дээд боловсролтой мэрэгчлэлтэн бэлтгэж ирсний хэдэн жил 42 он гэж боддог баг тийм ээ. 42 оноос эхэлсэн. Одоо ч 80 жил 90 жил болох шүү. 47 онд анхны төгсөлт хийсэн байна. Тий. Тэгээд тэрнээс хойш таярч бол нэг дунд нэг дор хаяж нэг 20 30 жилийн бол бас мэрэгчлэлтэн бэлтгэхэд оролцсон багш нар байж таарч байна тийм ээ. Одоо бараг таярын шавнар бол энэ Монголын мал эмнэлгийн тогтолцоонд эд гол ачаагийн үрээд явж байна. Тэгээд шавнараа хараад багш хүмүүс юу гэж бодож идэгюм ер нь хэр бэлдэж ийсэн бол өнөөдрийн бэлдэж байгаа тогтолцоонтой харьцуулаад яривал юу гэж хэлэх вэ таяр? Шаваа харсан хүн чи баярлалгүй яах вэ? Ялангуяа сайхан ажиллаад өөр одоо ярианаас нь цараанаас нэг сайн явж байгаа хүн сайхан шүү дээ. Шавьд сайхан явж байхад бол багш хүмүүс их баярлж байгаа юм. За гол нь баярлсан бол тэр мэрэгжлэрийн сайн явж байгаа явдал одоо үнийг бахаар хулна шүү дээ. Миний зааж өгсөн юм энэ сайн сурсан юм байна. Энэ сургуулийнхаа танк пасавсан юм бол сайн хэрэгжүүлж байгаа юм байна гэж ингэж бодноо. Тийм шиг сайхан байт юм аа мэрэгчлэнтэй. Би одоо ч гэсэн одоо ядуусан уулзж байна шүү дээ. Мэрэгчлээ шууд янз янзын курс сургууль зураг байгуулж очиж шавнартайгаа уулзд юм аа. Тий. Банд өгш хэдэн жил өгшсөн? 19 жил 10 сар. 20 болоход 2 сар толлоо. Байхад дахин руу яваад өгсөн. 20 жил болоод дахин руу яваад. Дахиад хэдэн жил боллоо? Дахиад 23 жил. За тэгэл ер нь бол идэвхтэй амьдралын 40 хэдэн жил бол энэ хоёр газар л ба шүү дээ тийм ээ. Яг нэг үйлдвэрлэл дээр гараад гарын чин шавнараас малын эмч гэдэг мэрэгжлийг эзэмшээд мал аж ахуйн мэрэгчлэлтэн болцоход бахархал төрмөөр ажилласан нэг 3 шаваа нэрлэгэвэл хаана ажиллаж исэн ямар шавнарыг хэлэх вэ? Тэр чи цаг үеэс нь л дээ. Ер нь эхний үед ингэж ажиллаж байхад бол одоо ан томор гэж байна, эрдэнэ гэж байна. Эхний шатан. Одоо би жинхэнэ залуу багш болчоод анги 10 сар ингээ авч байсан шавнаас хэлэх гэж байна. Ган томор эрдэнэ гэж сайхан залуу байна. Одоо энэ жил одоо хойгоо тэмдэглэх юм байлээ. Дунд үеийнхээс бол одоо манай хөдөөж хүндэт сургуулийн мал эмнэлгийг 2,000 амж 1000 амж гэж казах залуу байсан 5 мэт гэж. Энэ одоо Дархан хотод байна. Дархан хотын мал эмнэлгийн албаны даргаыг хийж байсан. Одоо тэтгэвртэй одоо гарцсан юм. Энэ бас сайхан ажиллаж байсан. Бахар хамаар. Олон хүн хэлнэ л дээ. Тэгэхээр Мис заслын одоо таны гарын шавнараас юм байна. За мессийн гарын шавнаас шав болоод байгаад багш болсон хүн бол бямсаад. За хөдөө орон нутагт бол эргүү тойроо авдаг кейсийн хаалга хийдэг юм чинь бол олон байна л да ер нь. Тэр нь байна энэ нэр гэж одоо би ч санах юмаагүй байна. За банд өгш ямар шавнараа дуртмаар. Тэгээд тэр болгоныг ч одоо хэлж барахгүй л дээ. Гэхдээ одоо яг миний зааж байсан яг тэр чиглэлээр судалгаа хийгээд явчихсан тийм улсууд нь бол надад илүү ойр дотно байгаа юм. Одоо хоёулаа одоо хөдөө аж ахуйн их сургууль багшлаад тэгээд нэг нь одоо Монголд хамгаалсан Хордмаа гэдэг эрхтэй хүн. Нэг нь одоо Нямосро гэдэг Японд очиж хамгаалсан. Тэгээд тэд нар маань бол одоо яг физиологи биш нөгөө мал амьтны физиологи гэсэн хичээл зааж өгч учраас яг тэр чиглэлээр явцсан учраас тэд нь илүү ойр дотно байдаг. За одоо жаа нарийн сэдвээр оръё. Би бол юу гэж боддیں۔ Гэхээр энэ малын эмч гэдэг нэрийг бол би учир дутагдaltaй нэр байна гэж бодод байт. Зүйн бол энэ бол яг амьтны л эмч санагдаад байна. Одоо таяр ч гэсэн хоёулаа зөвхөн гавуу шүү малаас гадна та ч нохойны эмнэлэг байгуулсан. Та бол дахийг сүргийг Монголд нутагшуулсан. Тэгээд таяр тавуу шүү малаас өөр л амьтантай л одоо ингээл эрдэм судлалынхаа ажлуудыг хийсэн л байгаа зү. Тэгэхээр энэ чинь амьтны эмнэлэг, амьтны судлал, амьтны шинжлэх ухаан болчиход байх шиг санагдаад байгаа юм. Тэгтэл одоо бид нар чи яадаг гэхээр ерөөсөө нэг таван шүү малыг эмч юм шиг нэг ийм нэр томьёотой л яваал.
хоёр нийгмийг л давлаа шүү дээ. Одоо энэ дээр та хоёр нь ямар бодолтой байдаг вэ? Таны хэлж байгаа ер нь санд нийлж байна. Малын эмч гэхээр бид шинэ мал аж ахуйг л бүр уламжлалт ирсэн учраас тэрний нэрээр нэршээ явуулж байгаа юм. Зүгээр одоо хятадын мужидтай байх юм бол мал амтны гэдэг хэлэх юм байгаа байсан. Үүд малгай газар л. Тэгээ тэр нийгмийн тогтолцоо ямар хуу хэв загвартай байсан тэрнээсээ болж энэ нэр явуулж байгаа хаа. Тэгээ олон улсын нэр томьёогоор бол тэр мал амтны эмч гэдэг явуулж байна. Сүүлийн үед мал энийг чинь бол сүүлийн үед их бүрэн ойлгож байна шүү дээ. Мал амтны эрүүл мэндийг хамгаалах хууль гэдэг. Тэн тав шумалж орно, ахааны ховны гэрийн тэжээвэр амтдаж орно, зэрлэг амтдаж орно. Тэгэх юм учраас одоо хууль зөв орж иж байна гэж боддtiin би. Та бол одоо жинхэнэ зэрлэг амтан дээр олон жил ажилласан та тийм ээ. Тий. Ер нь яг би арай л явцуураад байж магадгүй физиолог гэдэг үүднээс ярихлаар бол одоо намайг хөдөө аж ахуйд багшилж байх үед бол ангаахын их сургууль манай хоёр багш нараа солилцоод нэгэндээ очиж хичээл физиолог хичээл. Тэгээ мал амьтан бишээ хүн амьтан хоёрын үйл физиологийн үйл ажиллагааны зарчим ижил байгаа. Тэгээд тийм учраас бол одоо биендээ дамжаад тэднийд очиж бид нар хичээл заагаад ангаахын их сургуулийн манайд очиж хичээл заадаг ийм юм байсан л да. Тэгэхээр бол би энэ зөвхөн мал гэдэг утгаар биш энэ амьтан гэдэг утгаар нь бол их зөв нэршил байж болох юм байна. Тэгээ ер нь бол яг бидний үед ч бас ярьж лээсэн мал амьтны гэдэг ийм хамт байхад зүгээр юм аа. Мал гэдэг нь зөвхөн таван хушгал дээр хамаарагдаад цаана амьтан гэхээр зэрлэгч бай, гэрийн тэжээмэлч бай, бусад амьтдуудыг хамааруулаад ингээд ийм мал амьтны эмч гэдэг малын эмч биш. Ийм нэр томьёогоор байвал зүгээр байсан юм уу гэж ярьж байгаа юм бол да. Тийм. Ер нь тогтолцооны хувьд ч гэсэн одоо бид бол энийг бас нэг анхаарал тавих хэрэгтэй байна гэж би хувьдаа асуудал дэвшүүлээд байгаа юм. За өнөөдөр яаж ийм ихлээр шүү дээ. Хүний хүнсний хэрэгцээ хүртэл өөрчлөгчлөө шүү дээ. Зах зээлийн нийгмээс эхлээд 5 шуу малын махнаас илүү, сүүнээс илүү үе төмөн амьтны мах идэж шүү дээ монголчууд. Дахиа, нохой, гахаа, шуу одоо юу ийд загас. Бидний одоо хоол хүнсний хэрэгцээ хүртэл ийм их болчлоо. Энэ бүхний эрүүл ахуй шаардлага энтрийг хангахын тулд нөгөө манай мэргэжлийн хүмүүс л ажиллах хэрэгтэй болж эхэлж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ сургалтын тогтолцоонд хүртэл бид нар яхаа өргөө агуулгыг оруулах цаг болчихсон болов уу гэж ингэж бодоод байгаа юм. Тэгээд би таяраас ийм асуулт асуугаад байгаа шүү. Ер нь одоо орчин үеийн энэ сургалтын тогтолцоо таяр олон улсад бас олон жил явж байсан ус. Энэ зэрлэг амьтны өвчлөл. За тэндээс дамжаад одоо ингээд гэрийн тэжээвэл амтлуучлал орж ирж штэ зээрээр дамжсан шүлхий юмлхийг л тэн дээр арга хэмжээ авах тал дараа бас учир дутагдaltaйч байдаг юм шиг харагдал байд. Тэгэхээр одоо жишээлбэл би танаас бүр онцгойлж асуух гэдэг. За дахь гэдэг амьтан одоо Монголд байхгүй болсон байсныг та авчраад төгшүүлээд Монголд одоо өнөөдөр хэдэн дахьтай болсон бэ? За 1000 шахаж байгаа. 1000 хүрж байгаа. 3 газарт. Тэгэхээр ч одоо энэ 1000 болж байгаа энэ амьтан дотор ч нь бас тэр дахьтай холбоотой ямар өвчлүүд их гардыг. Тэрийг нь яаж хэн эмчилж үлгий хөрвөө. Ааха. Энэ хугацаанд манай мэрэгчлүүдийн чадвар энэ төр бол одоо яаж исэн бэ? Эхлээл одоо нутгшуулж эхлэхэд дандаа гаднаас хүн авчирч исэн үү? Яаж исэн? Мэдэхгүй байсан. Тэр үед чинь. Жишээ нь яг тэн дээр би байж хахад эхлээд одоо гаднаас авчирсан тах хоёр хөлн тушаатай юм шиг ингэж жагаад азар хойдон жилнэ. Тэг ингэж жагаад яасан ч ухааны мэдэхгүй. Одоо яач вэ? Зэрлэг амтэн чинь бариад үзээд энэ чи зүрх нь яаж вэ? Амьсгал нь яаж вэ гэд чагнуурдаад үзэх арга байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөөдг чинь одоо хараад хөндлөнгөөс хараад тэгэл яач вэ гэж үжижтэл тэгээд тэд хоноод өгцсөн. Тэгээд нөгөөдгийг ингээд үзсэн нүдэнд нэг шар болцсон. Нөө цагаан хэсэг байдаг чинь шар болцсон. Тэгээд энэ одоо яач вэ гэж вэ. Тэгээд мэдэхгүй байгаад бас. Хавар бол урд жилийн унаг өөхөх явдал бас нэлээ байсан. Бас цөөн бүрээр ингээ одоо дааг гэж ярина да. Тэр чинь хойдон жилд сарваа болцсон. Тэгээд
тэр нь яагаад өгснэг бас мэдж чадахгүй. Яг үзэхлээр нүдэнд тэр шаард юм байсан бид нар чинь. Тэгээд энийг харин үзээд энэ оргил докторыг заалж аваач гэж үзүүлсэн. Тэгээ эн чинь одоо хачгийн халуун юм уу? Оргил цусны паразит байж магадгүй юм гэж. Тэгээд тэгж анх онцлоо. Тэгээ бид нар тэр үед чинь тэр цусны паразит гэдгийн бабиоз гэдэг өвчний тухай ямар ч мэдлэггүй байсан. Тэгээ бид нар гадаадаас эм авчруулад тэгээд зэрлэгт дахин чинь яана гэж байхгүй шүү дээ. Барих харга байхгүй. Буудаж унгаж байж унтуулдаг сумаар буудаж байж юмшилнэ. Тэгээд түүнээс хойш одоо бол тариагаар буудаж байгаа. Шпринцэнд хийж байгаа доорхон нуугдаж барьж яаж байгаа. Тэр чинь голдуу дааганд тогсч тохиолдож байгаа сарваанд. Тэгээд буудаа тарчаад тэгээд жоохон явж байгаа шпринц нь очиж явтана. Тэгээд тэгж л байгаа. Танай дахин одоо энэ 3 төв байж та нутгшуулж байгаа. Тэн дээр хичнээн малын эмчнэр ажилтдаг бай. Малын эмчтэй газар байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Тэгээ яг одоо хөл гар нугарсан байсан. Хөл гар нэх хуурхан гайгуултай хуурхын гарна. Тэгтээ эмч дуудаж яваа чинь. Зүгээр одоо мэрэгсэн эмч байна вэ? Дахиад мэрэгшүүлсэн. Мэрэгсэн шок. Тэгээ ер нь та нар бол яг одоо халдвар төвчнөөс сэргийлэх одоо олон улсын жишг мишгээр вакцин өвсдөжээлэнд хийж өгөх юм байх уу? Баггүй юу? Вакцин хийх юм байхгүй. Тэгээ өхөл хорогдлын хэр байх вэ? Өхөл хорогдол гайгүй шүү дээ. Ер нь бол тэр одоо малаас дамжиж хүрдэг ханиад хүрч магадгүй. Малаас дамжих өвчин байна нөхөөс нэгдүгürt нь тэр байгальтаа банк байгаад байхлаар тэнд бодисолцооны ч юм уу эсвэл юуны хаалдварт өвчин энэ төргээд нэг тэгээд байх юм байхгүй. Гайгүй. Паразитах өвчин таарлаж болно. Тэгээд гэмтэл байж болно. Зодолдоо тоорондоо. Чон нохоод уруулах. Чон нохоод уруулах юм байна. Тэгэхдээ бүдүүн тахил уруулахгүй л да. Унгал уруулна гэхээс биш. Өөр тэрийг яаж эмчлэх вэ? Уруулчвал мэлэгдэнэ. Тэгээд зүгээр дахин хорогдолд хамгийн аимшигтай юм нь их бүдүүлгээр хэлээ хойд хийцэн. Азарган солигддог. Азарган урд байсан азарганыхаа төлийг иргэжил нь гарангуут нь барай айждаг. Тэр зэрлэг муухай. Араач одоо энэ жил гэхтэл одоо бараг 10 хэдэн унгаан одоо дараачийн азарга нь барьцсан гэж чон нэг 3-ыг барьсан гэвүүтэй. Тэгэхэд 10 хэдийн тэр өөсдөл гэнэт юм байна тийм ээ. хойд эцэг нь. За энэ сонир сэдв байна. Энийг үргэлжлүүлнэ. За оргил багштай жаахан ярилцъя. Оргил багш бол бас зах зээл эхлэхэд эхлэнгүүт ер нь анхны бас амтны имлэг байгуулсан хүн штэ. Яагаад тань тийм санаа төрөв? Яагаад хувийн мал имлэг биш нохойны имлэг байгуулав? За тэгээд би нэг одоо энэ шинж ухааны академийн нарийн шинээр байсан цагааны болдгол тэмцэл байсан. Эдийн нохой имчилж өгсөн чинь чамаагүй нэг гадаадд мал имлэгтэй ажиллаулнаа гэдэг юм аа. Тэгсэн түн удлаг нэг дуудаж байна. Тэгээ очсон чинь нэг бичгөөгөө гаргаж өөрөө унших гэсэн юм. Тэгээ унших шүү хавтаа чинь үзчихэл тэгээ тэр хүн өөрөө орчуулж өгсөн. Таныг Шаварц гэдэг хүн баруун Германд одоо 3 сар мэрэгчлээчүүлнэ гэж байна. Ингэж болж байгаамаа. Гэсэн тэгээ баруун Германд очиж үжил одоо жинхэнэ жижиг амтны эмнэлэг гэдэг нь манай ханы хүн эмнэлгээс одоо их өндөр соёлтой гоё юм байт юм байна. Нохойд одоо ингэж фэнсийг гэж гайхаж байсан. Бүр хувцаан солиод костюм жахыг хавранд аюулсан хувцсан босоод тэгээ хөлдөө Монгол чаад би бас руу авах дуртай камер тавьсан. Тэр камераа бол юмар арчуулж чаад. Тэгээ нохойны юунд орсон. Тэр нохойд бол нуруунд нэг апресэж байгаа. Одоо бод хадл одоо нурууны диск суудсан. Тэгээд нэг жоохон жижиг юм шууд уруудсан юм гээсэн. Гэхдээ тийм нарийн байдаг ямар сони юм ирнэ. Нохойг бас ингэдэг бай гэж бодож байсан юм. Тэгээд хүчээр тэр нохойны эмнэлэг гэж байгуулъя гэдэл ихэ хөөсөлдсөн. Тэр үед чинь зах зээл шийдэлсэн мал эмнэлгийн юм яг нэг замбрааг хүч байсан тоо.
Тэгээ нэг нохооны ширээ олоод ирсэн. Тэгэл янз янз юм хийгээл. Тэгээд 9 сарын 1-нд сургуулийн хандаа авчиж эмбэг нээвэ. Тэр нохооны эмнэлэг гэж яриад байсан. Тэгсэн чинь төмөрч багш маань хэлж байгаа. Нохооны эмнэлэг биш ээ. Мал эмнэлэг гэж яриа. Гэхдээ тэрнээс хойш би мал эмнэлэг гэдэг байсан чинь олон улсын нэр нь жижиг амтны эмнэлэг гэдэг бол албасын нэртэй юм билээ. Тэгжил эмнэлэг байгуулж ирсэн юм та. Тэр чинь тэр гаднаас харсан юмыг дуурайсан хэрэг. Одоо бол тийм жижиг амтны эмнэлэг олон байна уу? Өө энэ одоо Улаанбаатар хөтөл 20-од гарав. Тийм үү. Тийм бүсгэлтэй юм да. Яг жинхэнэ эзэмтэй их ажиллаж байгаа нь бол одоо 10 гаруй эмнэлэгний санжилж байна яг. Том амтны эмнэлэг гэж байна уу? Хувийн Томтой байдаг байх уу? Энэ одоо юунд чинь адууны эмнэлгүүд. адууны эмнэлэг гэж надад хад нэг байна. Энэ хүйтлэн худагт толоо 2 байна. Адууны эмнэлгүүд байна. За үнэний эмнэлэг, хүрээ эмнэлэг ч бол баймаар юм байгаа юм. Одоо байхгүй байна. Тийм үсэхгүй байна. Одоо энэ сайлын фермүүд олшир чинь тийш эмнэлгүүд байхгүй юу? Байхгүй. Тэр чинь бэм дээр нэг эмч хөвөл байна. Тэгээд тэр нь бүх юм аюулсаад тойрвч байна. Тэгээ би таяраас бас ийм юмнуудыг яриулаад байдаг нь нөгөө л таваа шум алнаасаа цаашаа хайлах сэтгэлгээг бий болгох. За нөгөө бэлтгээд гаргасан болсон хүчин маань амьдрал дээр гараад явах бай тэр одоо заалгасан номынхаа хэмжээнд бол сайхан ажиллаад өөрийнхөө боловсруулаад явдаг хүмүүс байна. Гэтэл нийгмийн шаардлага бол өөр болоод шүү дээ. Энд зэрлэг амтнчгэл ороод ирж байна. Энд жижиг амтнчгэл байна. Эднийг бүгдийг мэддэг мэрэгчлэн хэрэгтэй байна тийм ээ. Ядаж төгсөөд галсан хүнээ нарийн мэрэгшүүлэх сургалтууд хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ талын сургалтууд ер нь өнөөдөр ямар байдаг бол? Таяр тэр нь ажиллаж мэдж байгаа бодож санаж явдаг юм юу байна? Би бол ингэж боддог юм. Одоо удаж хүндээ сурвал бол ерөнхий эмчээ гэж байна. Энэ бол болж байна. Нарийн мэрэгжлийн эмчээ гэдэг асуудал хараа орхигдод байна уу гэж боддог юм. Одоо удаж хүндээ сурвал мал эмнэлгийн хүрээлэл нь одоо мал эмнэлгийн холбооны сургалтыг авч байна. Тэгэхээр энэ хоёр сургалт эмнэлэг сургалт хоёр хүрээлэн хоёр нийлээд холбоотойгоо нийлээд яг энэ одоо мал эмчнэрийг шинэ шатанд оруулах шаардлагатай боллоо. Одоо дахин боловсруулна гэж хэлэх юм уу, юу гэж хэлэх юм бэ? Цоо шинэ нэмийн боловсруулал байна. Энэ ажиллаж байгаа эмчнэрийн мэдлэг дэвшүүлэхэд зүгээр нэг одоо нэг итгэмжил олгох гэж байна гэдэг 7 хоног сууж байна шүү дээ. Инкмэргүй хүчтэй сургууль маань. Одоо зарим залуучууд бол энтгэ аппараттай болж байна, эхо аппараттай болж байна, эндскопын дурангуудтай болж байна. Цөөхөн байл да. Тэгж юу дэмжиж байгаа асар байна. Одоо энэ Сэлэнг байна, Буулган ба, Пша, Төв аймаг байна, Дархан хот байна. Биомын шинжилгээний цусны гинтологийн аппараттай болж байна. Сая Сүхбаатар аймагт би явж ирлээ. Энд бол сумынхан бүх эмчнэрт нэг эхо аппарат авчирч байна. Тэгээ эн чинь өсөх гээд байна шүү дээ. Энийг манай төрс хаасан сум орнуудын одоо хөгжүүл сангас гэсэн дэмжмээр байна. Ингэж шинжтэнд бүгдийг хүргмээр байна. Сая манай 100 жилийн орчин Монгол улсад одоо нэвтрүүлж байгаа, хэрэгжилж байгаа, авчирчсан, импортлсон одоо эмүүдийн том каталог гарлаа шүү дээ. Энэ 500 гаруй юм байна. 60 зөвхөн антибиотик 60 сон тэгэл тэжээлийн хүртэл бүгдийг оруулсан байна. Тэрэн дээр чинь бол одоо мал амч маш их болцоо нэгдэж байна шүү. Багш юу ярмаар энэ дээр? Энэ дээр эзэмсэн мэрэгжил дээр хүн их эзэн байж чадах. Энэ нь л их чухал юм гэж. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо ангаах тул яг нүдний эмч, шүдний эмч, бөөрийн эмч гэд ингээд задраа явчих байна л да. Тэгэхдээ эн чинь организм, бие махбод нь өөрөө нэгдсэн нэг тогтолцоо. Удирдлага нь нэг байдаг. Шингэний замаарч, мэдрэлийн замаарч бие тулж байгаа бүх процессыг нэгтгэж удирдах байдаг. Тэрнтэй адилханаар эмч нарыг эмнэлгийнх нь улсууд бол тэрнийг нэгнээс нөгөөд нь нөлөөлөд юу болчихж байна гэдгийг мэддэг байх хэрэгтэй юм байна. Тийм учраас мал эмнэлгийн хувьд бол одоо мал амтны эмчний хувьд бол эргэтэн тогтолцооныхын нэгдсэн системийн хэмжээнд мэддэг байхгүй бол нэг хүн нэг юм эмчлээд нэг хүн нөгөөдхийг эмчлээд байна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас энэ эмч нарыг нэгдүгээрт нь ерөнхий бэлтгэхээс гадна хоёрдугаарт нь бас их нарийсгаж сайн мэрэгшүүлэх тэгээд дадлага их чухал. Дадлага мэдхгүйгээр одоо өөрөө мэдхгүйгээр зүгээр ном заалгачаад яг өвчин ямар өвчин юу нь яагаад болохоо байж байгааг мэдэхгүй байхгүй юу? Ер нь одоо та ингээл дахин нутагшуулаад олон жил явсан
барууны орнуудаар олоочсон баг. Тэр нь энэ амьтны ялангуяа юм зэрлэг амьтны эмнэлгийн чиглэлээр энэ ямар юм үзэж харж яв. Зэрлэг амьтныг мэрэгшүүлдэг тийм сургууль энэ төр байна уу? Европоор энэ төр. Би л үзээгүй. Зэрлэг амьтны эмч нарын тухайд бол үзээгүй. Зүгээр малын эмч нар гэдэг нь бол зэрлэг амьтантайгаа яг ижилхэн төвшөнд яваад байдаг. Тэнд нь одоо жишээ нь Японд бол бугын аж ахуй дээр ажиллаж байсан. Тэгээд тэнд малын эмчилэл гэж байна. Тэнд мал амьтны эмч. Тэгээд animal medicine гэдэг л утгаар явна шүү дээ. Тэгээд тэгж байсан Голландч гэсэн тэнд яг одонд ярихтаа малын эмчилэл гэж ярьж байгаа. Тэр дахин зэрлэг амьтны юм л байдаг. Гэхдээ миний мэдхээр очиос орнуудаар бодоход бол яг тусад нь зэрлэг амьтны эмч гэж таарлаж байгаагүй. Нарийн мэрэгшүүлэх сургалтууд хийж ийн гэж шүү дээ. Хийх хэрэгтэй байна гэж шүү дээ. Жишээлбэл одоо олон улсад яг тэрийг яаж хийж ийснийг ажигласан тийм туршлага байна уу? Японд үзэж байхад бол ингээд хашаан дотор туслын аппарат залгуулчихад нөгөөх нь тэгээд үхэр чин зүгээр чөлөөтэй ингээд бэлчээл ингээд өвсөө идэл уугаал нөгөө юутэйг аппараттайгаа тэгэл дээгүүр нь аппарат нь туслал холбоотой аппарат нь ингээд дагаад тэр амцаа хаашаа явна тэрний дагаад явж идэг тийм хэл юм байж л тийм тийм учраас бол тэр мэрэгшүүлнэ гэдэг нь яг төрөлжсөн гэхээсээ илүү нарийн одоо мэдлэг жишээ нь оргил окстрон дээр эхоны юм шиг гэдэг шиг яг эхо тэр юм шиг нь яг ямар өвчин болов гэдгийг их сайн мэдэх. Зүгээр яг одоо Монголд бол бэлчээрийн мал аж ахуй дээр тийм төвшөнд бэлчээрийн мал аж ахуй дээр бол бас төвөгтэй. Шаардлага гарахгүй. Харин энийг одоо суур мал аж ахуй юм уу фермерийн аж ахуйтай ийм нөхцөл болох нөхцөлд бол энэ эмчилгээний хувьд бол нэлээ нарийн мэрэгш хэрэгтэй байдаг баха. За багшин дээр юу хэлэх вэ? Та ч одоо малын эмнэлгийн удирдлагад байсан хүн олон газраар явсан байх тийм ээ. Энэ нарийн мэрэгшүүлэх сургалтыг тогтолцоог яаж бий болгож ийдэ? Олон улсын жишг тогтолцоо нь яаж явдсан байна уу? Бэлэн аваад ашиглацгаар ямар туршлага байна уу? Ажигласан байсан юмнуудаас яриач. Тэгэхээр мал эмнэлгийн холбоочинд үндсэндээ бүх энэ мэрэгжлийн шилжих ажлыг хариуцж байгаа юм ер нь. Одоо холбоогоо хөгжүүлэх хэрэгтэй. Холбоог нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Холбоог нь хүчтэй болгомоор байна. Холбоог санхүүгийн чадвартай болгомоор байна. Тэгж байж одоо бодлоготой энэ жил одоо ингэ эхотой сургая энийг энтх аппаратаа сургая гэж ингэж л одоо төлөвлөгөөтэй болгомоор байна. Холбоо одоохондоо бол ажил хийхгүй байх шиг санагдаад байдیں۔ Чүмжил байгаа юм биш л дээ. Ер нь холбоогоо дэмжих ажил боломж ч муу байна тийм ээ. Боломж ч муу байдیں۔ Ер нь холбоогоо сайн дэмжих юмсан. Энэ малын байгууллагууд хүрээлэн сургуулиуд ч гэсэн аль нь дэмжээсэй гэж бодож байна би бол. Малын эмч, мал амьтны мэрэгчлэлтэн энэ хүмүүсийн нэр хүнд Монголд нэг жаахан доогуур байгаад байт. Энэ юунаас болоод байт юм бол уул нь их чухал. Ялангуяа Монгол улсад бол хамгийн чухал мэрэгчлэлтнүүд бол энэ хүмүүс баймар юм шиг санагдаад байт. Энд дээр та ярин санал оноонуудаа яриач сайхан. Би түрүүнд цус дурдаад орхисон. Мэргэжилдээ эзэн байвал ямар ч мэргэжил эзэмсэн тэр талаараа их сайн байх боломж байгаа. Тийм. Тэгэл малын эмчиж ялгаа байхгүй. Тэгэхдээ малын эмчийн нэлээ өргөн хүрээтэй мэддэг. Яг тэр нарийсчихсан биш. Юмыг өргөн хүрээтэй мэддэг байгаад тэрнийг малчин ч юм уу мал аж ахуй эрхэлдэг хүн аль бүхэнд нөгөөдгөө ойлгуулж чаддаг. Эн чинь тийм штэ юм штэ гэд ингэж чаддаг байвал тэр хүний нэр хүнд ажлынх нь нэр хүнд их өсөх юм байна. Тэгэхээр энэ дээр бас нэлээд анхаармаар юм шиг хэн хүнгүй. Ер нь бол би бодоход бол уул уурхай их цалин ихтэй. Тэгээд тийшээ яваад байдаг. Мал аж ахуй дээр
үн өөрийн чинь нэг түрүүнд дурдж байснаар үн юмных нь үн бага. Тэгээд ашиг орлого нь бага учраас жоохон мөнгөтэй газар руу яваад тэгээд жаахан сэргэлэн толгойтой нууд нь тийшээ яваад тэгээд байгаа юм болоо да. Зүгээр яг өөрийнхөө мэрэгжил дээр эзэн байж чадах юм бол тэр яаж хөгжиж чадна шүү дээ. За багш юу гэж бол. Банд өшин салтай бол ерөнхийдөө нэг байна. Ер нь яг үнэ хэлэхэд бол одоо Монгол улсын сургууль гэж байгуулж байхад нэг сүрхий лавар тоор янз бүрийн байсан ч юм уу, ч юм уу нэг байгаагүй юм шиг харагддаг. Тэгэхдээ тэднүүсийн одоо мэдлэг чадвар гэж маш өндөр байсан. Одоо бол тэр хэмжээний мэдлэг чадвар сууч чадахгүй байна. Суулгаж чадахгүй байна. Одоо би бол. Тэгэхээр хамгийн гол юм сайн мэдлэг олгох хэрэгтэй юм. За тэгээд дараагаар нь одоо сайн тоног тохиромж онцлогооны тавар байх хэрэгтэй. Одоо малын чөнд бас хоёр дутагдаад байгаа юм юу гэхээр эдийн засгийн боловсрол их бага байгаа юм байна. Энэ яаж мөнгө олох вэ? Энэ миний маламдгийн мэрэгжлийн ажлаар яаж одоо үр ашигтай ажиллаж болохмоор байна гэдэг тийм сэтгэлийг сайн суулгаж өгөх юм байна гэж би боддیں۔ Монгол хүний хувьд амин чухал хэрэгцээ нь бол малын гаралтай бүтээгдэхүүн л байгаа шүү дээ. Магс үү, цагаан эдээ, санаадлал одоо борц юу гэдэг. Энэ бүхэн чинь эрүүл байх үүрэг нь бол энэ мэрэгжлийн хүмүүст оногдож байна. Гэтэл төрийн зохицуулалт гэдэг юм уу, түмэн олонний одоо шаардлагач гэдэг юм уу. Махны үнэг жоох өсөөл ирэхлээр л бөөн асуудал болдог тийм ээ. Гэтэл архины үн өсөөл дугаал. Архины үн хэд дахин өсөв. Одоо шил арх нэг хонноос илүү үнэтэй болж байгаа. Бараг тийм ээ. Тэгэхээр нөгөө гол зах зээлийн суур малынх нь үн анш өсөхгүй, тэр нь үнэгүй байгаад мал аж ахуйн бүтээгдэхүүн бүр үнэг болчих түүхийд нөгөө арьсны хий. Тийм ээ. Ноолуураас бус. Ийм байгаад байгаа учраас нөгөө дагаад тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн чинь үнэлэмж өсөхгүй байна уу гэж би хараад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэг жоохон чөлөөдөө тавьж өрсөлдөөнийг нэмэх ядаж одоо хурдан мор шиг ингээд хурдан мор дагсан хүмүүсийн амьдралаараа өсөд байгаа ч дээ. Тэгэхээр энэ зах зээл гэдэг чинь ер нь л тэгэл үн ханш хаана байна? Тэрнийг л дагаж явдаг салбар юм биш үү. Тэгэхээр энэ мал эмнэлгийн салбарыг, энэ мал аж ахуйн салбарыг яг үн ханштай болох цаг нь болсон юм болов уу гэсэн юм бодлоо. Та хоёрын бодол ямар байна? Тэгээ мал эмнэлгийг үн ханштай болгох юм уу? Эдийн засгийн одоо орлоготой болох тийм салбар бол одоо хурдан мөр байна. За үйлдвэрийн мал аж ахуй, салын механиксын фермүүд, гахайн ферм, тагааны ферм байна. Энэ үйлдвэрийн мал аж ахуй байна. За тэгээд одоо үйлдвэрлэлийн яг Монгол орны хэмжээгээр нийт 360 сумтар гэх юм бол вакцинаар амьдч байна шүү дээ одоо. Тэгэхээр одоо энэ малын эмч нарыг яаж яах вэ гэхээр энэ хурдан морины эмч бол хурдан морь хаач уралдана, хаач хэрэгцээ байгаа. Хурдан морины талаар их мэрэгчлүүлэхмээр байдیں۔ Хурдан морины эмчилгээний өртөгч өнд байна. Өртгийн ч даах чаддаг боллоо. Тийм учраас энэ сургалт төгсөж байгаа ихтэй хөвтөч юм бол хурдан морины эмч одоо уяачин эмч болох гэдэг шүү дээ. За нөгөө талаар бол одоо нэг малын эмч нарыг нэг шинэ төвшөнд хүргээгээд мэрэгжлийн боловсролын ахиулъя гэдэг шүү дээ. Энэ чиглэлээр бол яг энэ багаж танилцлагын аргыг л маш сайн сургамаар байна. Тэр хурдан морины эмчийг бол амьчид цусын үзэл эдлэгнэндээ байна уу, бөөрөндөө гэмтэж юу, нойр уулчрахаа байна уу гэж ялгаж онцлог боллоо шүү дээ. Тийм багажтай болчих олж бодож байна. Тэрний чинь манай эмч нар бүгд л сурж эхлэхмээр юм байна. Эхлүүлмээр байна. Тэгж би бодоод байдیں۔ Ер нь. Та юу нэмж хэлмээр? Би түрүүнд нэг ярьж байсан юм дээр зэрлэг амьтны эмчлийн хувьд жоохон нэмээд хэлчихмээр. Одоо зэрлэг амьтны эмч гэдэг юм уу, зэрлэг амьтантай холбогдолтой юм их болж байна л да. Жишээлх юм бол одоо манай хустай бууг их өссөн, тарууг их өссөн. Тэгээд өөр тийш нь нүүлэг шилжүүлж байна. Тэр нь барьж байгаад одоо жил болгон одоо 5-600 тарууг бас нэг 20-30 бугын илий бариад богдуул ийш нь ингээд зөөгөөд байгаа л да. Тэгэхээр энэтэй холбоотой энийг бол
заримдаа малын эмч нар хийж байгаа. Тэр барих зөөврүүлэх ажилд малын эмч нар оролдог. Тэгэхээр энэ дээр яг бас мэрэгсэн улсууд хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ мэрэгжил зөвхөн малын эмч биш, мал амьтны эмч гэдэг утгаараа бол нэлээд өргөн хүрээнд цаашид хөгжих, өргөжих суур үндэс бий болж байгаа гэсэн юм. За, нэвтрүүлгийн цаг иргэд богино юм. Уул яриад байвал их сэдв байна. Тэгээд төгсгөлийн асуултыг та ярт орхив. Бас нэг ийм нэвтрүүлэх дараад мэрэгжлийн юм ярихад бас нэг олон түмэнд би нэг энийг нь хэлчих юмсан гэж жээжин дотроо бодож явсан тэр санаануудаа хэлээч. Энэ Монгол мал аж ахуйг хөгжүүлэхэд мал аж ахуй эрхэлдэг тогтолцоогоо хөгжүүлэх хэрэгтэй байна. Одоо урдвал нүүдлийн мал аж ахуй гэдэг байсан. Эртнээс уламжлаад ирсэн энэ байгаа. Энэ чинь сүүлдээ одоо бол нүүдлийн гэдэг утга огт байхгүй болсон. Одоо бэлчээрийн гэдэг утгаар байж болох юм. Бэлчээрийн мал аж ахуй гэж. Тэгэхдээ бэлчээрийн гэдэг чинь одоо бол өвлжөө тэгээд нэг 100 тийшээ очдог нэг иймэрхүү жоохон хүрээнд л явж байгаа. Тэгээд энэхэн зур байгаа учраас энийг бол одоо бэлчээрийн мал аж ахуй гэж хэлэхээс биш цаашаа нэг нүүдлийн гэдэг утгаар нүүхэн байсан. Нүүхэн байсан. Отор хийгээд очиё өөр газар байхгүй. Дандаа айлууд байгаа. Монголын хүн амж өссөн, малч өссөн. Тэгэхээр чинь тийм болохгүй. Тэгэхээр энэ мал аж ахуйг эрхэлдэг системээ өөрчлөхөд онцгой анхаарах шаардлага гарч байгаа. Мал аж ахуй эрхэлдэг систем. Өөрөөр хэлбэл дан байгалийн бэлчээрээр байна гэж бол байхад хэцүү. Тийм учраас бол яг хүүхэлдэр энэ тодорхой хэмжээр тижэл гарчилгаа нь ямар байх юм? Өвөл одоо 100 болоод хэцүү болоод эсвэл 100 гам болоод байх үед ямар болох вэ? Эсвэл тармил бэлчээртэй байх уу? Эсвэл өвөл одоо өвсөд зөвхөн дандаа худалдаж аваад байна гэхэд хэцүү. Тэгэхээр өөрөө нэг ямар хэмжээнд байх вэ? Тэгэхээр энэ одоо малчтын хоршоо гэж ярьж байгаа энэ систем бол би одоохонд ямар ч байсан зөв болох юм гэж бодож байгаа. Тэгээд энэгээр дамжиж байгаа. Тийм. Энэ мал аж ахуйхаа түүхий эдийг өөрсдөө боловсруулна хагас. Тэгэхдээ эдсийн бүтээгдэхүүн хийж чадахгүй шүү болохгүй. Тэгээд цаашаа дамжаад явах. Ийм системийн бүр тогтолцооныхын хувьд өөрчлөх шаардлага гарцаагүй байгаа л гэж боддог. За, бас сайхан санаа байна. За миний хувьд бол мал эмнэлгийн боловсон хүчнийг тоглол нэмэгдүүлэх юмсыг бодож байна. Мал эмнэлгийн эрүүл мэндийн хамгаалах хуулиар бол малын эмч техник чигээр ажиллана гэж заасан байна. Тэгэхээр чи бид ч бол малын их эмч, малын магамчид хоёр хүн бэлддэг байсан. Тийм уламжлалтай. Одоо ч бас тэр сэргийж байна. Одоо Дорнот, Ховд хоёр бол жинхэнэ маг эмч гэдэг тэр мэрэгчлэрийн уламжлалаар бэлдэж эхэлж байна. Бэлдэж өргөжлөж байна. Дундгоо аймаг, Булган аймаг, энэ Төв аймгийн Эрдэнэ сумд Арангаан одоо 3 тамир гэдэг ийм жижигхэн сургуулиудад тэр малын бага эмчдэг одоо бэлдэж байна. Тэгэхээр энэ 6 бол нэг хөтөлбөртэй яг одоо чансаатай малын бага эмч гэдгийг бэлдэж мэр байна. Нэг тэгж зангидаж өгмөр байна. Үүн тодорхой хүнтэй сургууль бол сургуулийн төлөвлөгөө ямар төвшин ямар шалгууртай хүн гаргах юм бэ гэдэг юмыг боловсруулж өгмөр байна. За хоёрдугаарт мал эмнэлгийн хуулинд чинь бол техникч багамч гэж ажиллана гэж заагааг байгаа шүү дээ. Эмч техникч гэж заасан байна. Тэгэхээр багамч хүнийг чинь техникч хөө их эмч гэхгүй л болоод байгаа юм. Тэгэхээр энэний хуулийн хүрээнд зохицуулж өгмөр байна. Гуравдугаарт нь бол мал эмнэлгийн газар өөрөө энэ усуудаа хаана яаж ажиллах вэ гэдгийг тогтож авмаар одоо эртгэх шигэд. Одоо мөн болохоор ажилгүй хүн бэлдэн тэгээд юм зэн арч мэл хайм гэж бодож байна. Нэг нэвтрүүлгээр бүх юмыг багтаагаад ярьчих боломжгүй л дээ. Тэгээ энэ удаагийн нэвтрүүлэгт ямар ч гэсэн 2 гавьяатыгаа 2 бас специалыгаа ураад голдуу энэ нэг бас нэг боловсон хүчний асуудлыг л хөндөж ярих гэсэн. Тэгээ ерөнхийдөө манай нэвтрүүлгийн энэ удаагийн зорилго биеллээ гэж бодож байна. Та яртаа маш их баярлалаа. Дараа бас яг энэ сэдвүүдээр үргэлжлүүлээд юу яримаар байна. Тэрийг бодож байгаад бидэнтэй холбогдож ярихад бүх юм нээлттэй шүү гэдгийг та яртаа хэлье. Сайн сайхныг хүсье. За баярлалаа. Энэ удаагийн дугаарыг хүрээд жаргаж байна.